За одоогоос 6 сарын өмнө тусгай сургалттай 29-р сургуулийн сурагчид хичээл хайл зарлаж байсан. За 29-р сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид дохионы хэл чадварлаг эзэмссэн багш нараар хичээл заалах хүсэлтэй гэдгээ захиралтай илэрхийлж байсан юм а. Мөн тухайн үед 29-р сургуулийн сурагчид бэлгийн дарамтад өртсөн тухай мэдээлэл олон нийтэд хүрч нийгэм бухимдлыг үүсгэж байсан. За үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн засаг дарга захирамж гаргаж захирал Бат сайхныг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл өчигдөр түүнийг ажилд нь буцаан томилсон байна. Монголын нууц товчоог англи, хятад, солонгос, орос, унгар хэл дээр хэвлэн гаргаж байсан бол өнөөдөр Японы хэл дээр орчуулсан Монголын нууц товчоог танилцуулах үйл ажиллагаа үндэсний төв номын санд боллоо. За ийхүү Монголын нууц товчоо 7 дахь хэл дээрээ хэвлэгдэн гарч байгаа юм. Нийслэлийн байгаль орчны газар Бурхан шашны тарвилан хит хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаан модонд уйсан хадаг байгальд сөрөг нөлөө үзүүлэх үс байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэгслүүдийг цэвэрлэж устгах ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тиймээс шаардлагатай эд хэрэгслээ авахыг нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа. За энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тундас зарим газраар ахиухан хэмжээний нойтонд сорж цасан болон шорон шуурга шуурч хүүтэрхийг цаг үр орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Мөн жолооч нарыг хол замд гарахгүй байхыг зөвлөлөө.